сайн байцгаана уу? Өнөөдөр за энэ нартай өдөр манай Emin Fans Apps-ийн хамгийн ихний подкаст маань эхлэх бэлэн болоод байна. За тэгэхээр манай өнөөдрийн хостоор Ryu сайн байцгаана уу? Sumi Hi. Hikari сайн байцгаана уу? Тэгээ Infi Юуцхан Ной Minibi ингээд бид бүхэн ийм олол оролцож байна. Тэгэхээр эхний ээлжинд хэлээ энэ жил гарсан анимнууд ааштай. Айгу олон анимнуудаас хамгийн их сэтгэлд хүрсэн анимнууд юу вэ? Тэдэнтэй холбоотой сэтгэл юу вэ? Тэр талаар яриа явах уу. За, Hikari бас эхлэе ярья. Энэ жил гарснаас хамгийн их хоногсон болохоор ерөөдөө Decadence байгаа. Нилээн дайжгүй, зохиолч дайжгүй, зурагч дайжгүй, авсан студент ерөөдөө сайнсан гэж бодож байна. Тэр студийг. Тэгээд ерөөдөө та нарын энэ анимыг үзвэл ерөөдөө нэг тийм амар ингээд 12 ингээд багтсан. Үнэхээр юм тийм сэтгэл хоншсон. Гоё юм. Нэг үзэхэд хангалттай аним гэсэн. Олон үзэхэд үүдгүй аним мэдээж Hunter x Hunter одоо за Bleach, Naruto ерөөдөө тийм амар нэг сэтгэл хоногсон хэдэн аним байдаг. Тэгж олон үзэхэд бол нэг амар гоё аним биш. Нэг удаа үзэхэд танаас түнхээс одоо гоё мэдрэмж төрүүлэх тийм аним байгаа. Ерөөдөө өөртөө та нарыг оролдоод үзээрэй. Ерөөдөө энэ жилээс ерөөдөө Decadence Land тэгээд За баярлалаа. Араагийнх нь за Sumi бит хоёр нэг аним дээр агуу санаа нэгтэй байдیں۔ Тэр бол Re:Zero байгаа. Яа за мэдээж энэ жилийн зуны анимыг Re:Zero тэр чигээрээ эзэнсэн гэхэд болнох. Яа Re:Zero гэдэг анх эхлэхдээ ингээ жоохон яач юм шиг эхэлчихсэн тий. Яг бүр хамгийн анх season 1-ээс нь явуулцаа нэг энгийн нэг залууд Isekai даад өөр ертөнцид ирлээ. Тэгэл нэг амир юм уу байхгүй ч юм шиг. Тэгээ яг анги хоошлт тусан улам dark тийм deep утга санаатай болоод гол дүрийн залуугийн маань өглөөтэн ч тийм жоохон болоод тэгээ season 2 дээр болгомотой бүр яг таг өөр анги болцсон юм шиг ороод ирсэн. Тэгээд одоо ингээд нэг тийм баримтаас аахгүй Re:Zero-гийн ингээд үйл явдлынхаа ингээд жоохон depression ингээд ихсэн. Гэхдээ happiness нь буурангууд ингээд зүрөөд оноо нэг сэтсэн. Харин тий. Йоо тэгээд ер нь бол season 2 дугаар үлрэлийн одоо 2 хэсэг салж хуваагдаж байгаа. Эхний хэсэг 2 дугаар хэсэг. Эхний 12 анги нь бол одоо сая ингэ гараад болцсон. Тэгээ энэ чинь эхлэл төгсгөлийн дуугаач хасаад бүр 26 минуттай 2 дугаар үлрэл бол нэрэл уйлуулсан баахан л юм болсон доо бурхан ингэж. Гэтэ яг коронавирус үед давхцантай холбоотой үе яасан. Эхэндээ зураглал нь айгуу сайн байж байгаа. Сүүл рүүгээ зураглалаа ирнэл жоохон халтуурдаад ер нь авч гарч байгаа юм яг тэр нөгөө voice acting гэж яддаг тийм яг дуу оруулалт нь ер нь бол яг тэр аним амар гоё аваа гарсан юм шиг санагдаж байгаа. Яг 2 дугаар үлрэлийн бол амар. Ер нь бол яг light novel яг номыг нь уншдаг хүмүүс бол тэгээд ер нь бол харьцуулаад ном аним хоёрын нүдийг л харьцуулаад бас мэдчихлээ гэлтэй. Үзэгчтэй зориулж айгуу хийсэн тийм opening дуу гэж яг бас мөнгө төлж Konami Suzuki-гээр дуулсан. Нөгөөт нь 3 анги дээр л гарсан бүхэл та 12 анги. Ийм байхад opening ингээд 26 минутанд бид нар дайлуулах их юм үзүүлэх гээд зураглаа халтууртай мэжлэх юм хийсэн дээ. Тэгэхээр ер нь Re:Zero-г үзээрэй. Эхнээс нь ахвалаад үзээгүй юм байвал season 1-ээс нь ахвалаад үзвэл яг одоо хамгийн гоё дэр ирсэн байгаа шүү. За За энэ жил би ч баг юм үзсэнгүүтээ одоо та залуу та ич биш одоо тэгэл орчуулж байгаа юм ал үзсэн. Тэгээд энэ жил орчуулж исэн хоёр юм бол одоо God of High School, Noblesse 2 байна. Энэ хоёр уус сэтгэлд бол хүрээгүй. Анх удаага одоо манайч нь аниме ертөнцид одоо ингэж орж ирж байгаа гэдэг утгаар нь манай гайлуулах 3 манаа гурванг нь орчуулсан. Одоо тэр Бурхны цамхаг лөө. Каминото. Тийм, Бурхны цамхаг байна. Тэгээд God of High School дахлах сургуулийн бурхан, тэгээд Noblesse бидний язгуурт гэж орчуулсан энэ гурав аль болох одоо оруулж явж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр аль болох манайг ингээ аниме ертөнцид орж ирж байгааг нь дэмжиж гаргая гэж утсан. За энэ жилийн анимений үед ер нь бол ийм лээ. За бүгдээ сайн бацгаана уу? Emin Fans багийн ахч Infi байна. Босс. За ерөнхийдөө бол тэгээд зав зайтай холбоотой яг өмшгөө аним үзэх нэлээд багассан байгаа. За энэ жилийн үед бол One Piece үзэж явчихъя. Яг бүтэн дуусгасан үйл дараа хоёр үзэж дуусгасан байгаа. За ягаад дараа хоёр үзсэн бэ гэхээр ерөнхийдөө маа багийн орчуулагч руу орчуулсан байгаа. Тэгээд би нэг 1-2 анги хянсан чи үнэхээр цаашаа үзгүй байхаа аргагүй тийм ойрд тийм сэтгэл төрүүлээгүй гоё аним байсан байгаа. За студиуд бол ерөнхийдөө map байсан байгаа. Тэгээ map
намар давтгааны үлэмж ичнүүдийн 4-4 үйлчлэг хийн гэдэг төлөвлөсөн байсан мөртлөө давхраас 100 дорооны дараа гаргаж амжсан тий. Бид нэр Facebook, Instagram дээр хүмүүсээс ингээ асуух юм байл асуугаараа гэнгээд санал асуулга ингээд явуулсан чинь дундаас нь ер нь бол орчуулгад хэр уддаг вэ? Тэгээд яг аним орчуулах процесс нь яг ямар хөө процесс дээр нь явдаг юм бэ гэсэн асуулт орж ирсэн л дээ. За нэг ангийг аним орчуулах процесс гэдэг нь бол дотроос тусдаа ойлголт болж явна. За зөвөр орчуулад гарах буюу хурдны гаргалтай. Орчуулад хянаад дуугийн орчуулад кракогоо чигээ цагааш даруулаа буюу quality буюу чанарын гаргалт гэдэг хоёр хуваагдана. Тэгэхээр ерөнхийдөө бол манай үндсэн анимент бол дотроо хоёр хуваагдаж хурдны гаргалтанд суурьдсан буюу хөвчнө нөгөө үзэгчтэй хүлээлгэх нь онгоон дуудаад тийм чанартай гаргаж байгаа. Ерөнхийдөө өмнө гараад дууссан дэлхийд дахинаа ч юм уу Монголдо бас бидний өөрөө үзэх дуртай алдартай анимнуудаа сонгоод бид нар quality гаргалт хийж явдаг байгаа. За ерөнхийдөө за хурдны гаргалт ойлгомжтой тий. Орчууллаа, энкодлоо, гаргалаа боллоо тий. Хяналт багтай. За quality гаргалт маань дотроо ерөнхийдөө үндсэн 10 бүтцээс бол бүрдэж байгаа. За хамгийн эхлээд бол энкод буюу хөрвүүлт хийх үнэ нь их бичлэгээ татаж бусад гишүүдтэй workrap буюу одоо нэг ажлын RAM бэлдэж өгдөг. За энэ нь ер нь цаашдаа ярианд яагаад ажлын RAM бүгд нийтээс нэг бичлэг татаад одоо нөгөө орчуулад цагаа даруулж болдог юм уу? Тэгэхээр бас болохгүй. За юунд гэхээр нөгөө frame time гэж юм байдаг. За тэр нь болохоор ерөнхийдөө их бичлэгээ хөрвүүлт хийсний дараа frame time бол 1-2 фреймээр зөрдөг байгаа. За тэгтэл нөгөө зөрдөг бичлэгэн дээрээ цаг тааруулах маань нөхөр төрөх тааруулах маань фреймээрээ цагаа тааруулчих юм бол дараа нь энкод хийсний дараа 1-2 фреймийн зөрүүлэлт буюу өөр дүрсэн дээр өөр одоо хадмал маань явах тийм аюултай байгаа. За ингээд энкод хийх үнэ нь одоо багийн бусад 2 ч хэдэн 3 хүмүүстэй бичлэгээ work-аа бэлдээд шеэрлээ өгч чинь. За тэгээд орчуулагч маань энэ хооронд маань орчуулах бол ерөнхийдөө ямар ч рафтер хийж болно. Орчуулга хийлээ, хянаад ерөнхийдөө үг үсэг найруулгын алдаага өөрөө нэг засна. За бусад багыг нэг хараад хаад ерөнхийдөө орчуулсан тэр хянсан тэр гэдэг өөрөө явж байгаа байхгүй. За энэ маань ерөнхийдөө маш буруу. Орчуулагч маань угаасаа орчуулад хянах нь бол тодорхой. Гэхдээ өөр хүний өнцгөөс өөр хүн одоо алдаа одоо найруулгын засчиж тэр маань хяналт гэж дүгнэж явдаг байгаа. Тэгэхээр орчуулсан тэр хянсан гэдэг өөр хүн ерөнхийдөө заавал байх ёстой шүү. За 3 дахь ажил маань таймер буюу цаг тааруулж байгаа. Орчуулгаас ирсэн орчуулгаа хүлээж аваад энкодер хийж байгаа хүн workcraft дээр бичлэгэн дээр ерөнхийдөө цагаа тааруулна. Ингэж явж байхдаа ерөнхийдөө орчуулагчийн алдаагаа бас нэг хямчуул зүгээр байдаг байгаа. За 4-р ажил frame time гэж байгаа. За энэ нь бол ерөнхийдөө нэг дүрс солигдох үед тухайн үйлдвэр одоо давхар солигдож дуусах юм бол үзэж байгаа хүмүүст бол нүдэнд илүү эвтэйг харагддаг. Энэ ажлыг бол frame time гэж хэлдэг байгаа. Ерөнхийдөө бол мөр болгоны эхлэх дуусах цагийг дүрстэй найл болох нүдэнд эвтэйхэн харагдахаар фреймээр нь цаг тааруулалт хийгээд мөн type хийгдэх мөрүүдээ frame time-аар нь тааруулаад type set буюу өсөг үрэлт хийж байгаа дараагийн хүндээ шилжүүлж өгдөг байгаа. За дараагийн үн нь болохоор цаг тааруулагчаас ирсэн тэр sub файлаа аваад одоо нөгөө жишээ нь бол одоо гэрийн хаяг байлаа гэж бодъё те. Одоо нөгөө за сүзүк гэж нэг гэрийн хаяг байлаа. Тэрэн дэнгүүд одоо дэлгэсэн дээр ингээ хар өнгөтэй тэгээ ингээ хөдөлж урсдаг юм бол subtitle яг сүзүк гэдэг монгол орчуулгаад доор нь хар өнгөтэй тэгээд тэр урсж байгаа хөдөлгөөнд нь яг тааруулаад энэ хүү процессыг ерөнхийдөө төрөх тааруулт гэж хэлж байгаа. За энэ бүх процесс маань явагдсан дараа чанар шалгалт гэдэг буюу хамгийн чухал хэмжээнд явагдаж байгаа. Өмнө нөгөө орчуулагч маань хямдсан цаг тааруулагч маань ерөнхийдөө цагаа тааруулангаа орчуулгааныг хардсан байгаа. Энээс давхар нөгөө одоо ном их уншдаг хэлэндээ одоо сайн гэх юм бол гадаад хэлээс гадна монгол хэлэндээ сайн ерөнхийдөө бол найруулга зүйд талаас нь орчуулга хэмж шалгана гэсэн үг. За өөр нэг давхар ажил байгаа. Энэ бол crack гэсэн ойлголт байгаа. Ерөнхийдөө аним дуунууд тухайн анимтайгаа зохицсон хэмнэлтэд цаадурсан тухайн анимтайгаа зохицсон тиймэрхүү одоо эффект аль болох оруулаад өгчих юм бол үзэж байгаа хүмүүс ч гэсэн дагаж дуулахад бол эвтэйхэн байгаа. Гэхдээ зарим нэг хүмүүс маань нэг спойлер агуулсан гэдэг утгаараа бол краког ерөнхийдөө алах систем байлаа. За миний хувьд бол кракон дуртай, крак эффект бас өөрөө хийдэг.
За энэ утгаараа аль болох гаргалтуудаараа crack effect оруулахыг зорддог байгаа. За энэ бүх процесс явагдлаа, цагийн таарцсан, орчуулгын хийгдсэн, дөхөн таарцсан, crack effect нийцсэн. Одоо ерөнхийдөө нөгөө их бичлэгээ хадмал файлуудтайгаа хадаж encode буюу хөрвүүлэлт хийх тийм ажил үлдэж байгаа. За хөрвүүлэлт хийгдлээ, хөрвүүлэлт дуусны дараа encoder маань одоо ямар нэгэн хөрвүүлэлтийн алдаа гарсан минутыг дээрээ шалгаад тэгээд ерөнхийдөө нийтлээд нэг ангид орчуулга хийх, одоо fan sub хийх гэх юм уу те процесс маань ингээд дуусч байна. Дараагийн өөр асуултуудаас гэх юм бол нийт хэдэн гишүүнтэй вэ гинэ? Одоо идэвхтэй бол 12 хүн байгаа. 6 охин, 6 залуутайгаа. За яг орчуулга хийж чад багт байсан ч юм уу те өмнө ямар нэгэн оролцоогоор багт одоо өөрөөлөг үзчихсэн хүмүүс бол маш олон байгаа. За тэндээс үнэхээр одоо зав зайнд босгоолоо гарсан ч хүн байгаа, мөрөө даалгуулсан ч хүн байгаа. Нэг тиймэрхүү олон гишүүд бол байгаа. Тагаа. Сайтнаас хэдэн төгрөг олдог вэ? Хэрвээ нууцшвал гинэ. За бид ихэд сайтнаас орлого олдгоо мэдээж яагаад л одоо бусад дагууд ихэд нөгөө Google ADS юм уу те ямар нэг ADS ашигтай сайт дээр байшгүй юм олдог. Elemental Subs ерөөсөө тийм ямар ч тийм ADS байхгүй одоо сайт руу ороод үзвэл та нар ямар нэг юм дээр клик дараад үзэхэд өөр нэг хуус руу шилж мэлждэг шүү дээ. Тэр бол үнэхээр ADS-ын батал. Одоо ADS байдаг нь баталгаа. Тэгээд ямар нэг орлого олдгоо байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө MN fan subs буюу fan subs гэдэг нь фэнүүд маань фэнүүдтэй ерөнхийдөө өөрсдийн сонирхлоор аним орчуулга хөргөдөг. Одоо ингээ 13 дахь жилдээ ямар нэгэн ашигын developers гэхэд Philsoft ингэж явж байна. Гэхдээ ерөнхийдөө бидний нас явж байна, цаг үе ер нь л өөрчлөгдөж байна. Одоо гадаад fan sub-ууд бол эхнээсээ хаагдаад ерөнхийдөө стример сайтууд Crunchyroll болж юм уу те тиймэрхүү сайтууд бол ерөнхийдөө дамгаалж байна. Тэгэхээр бид нар цаашдаа энэ тал руугаас явахыг бол үүсэхгүй юм гэж бодох те. За энэ болохоор анимтай нэг холбоогүй. За та нарын хувьд аз жаргалт гэдэг яг юу вэ гэж. Хийж байгаа ажлаас ямар аз жаргал авдаг? Хийж байгаа ажил руу яах вэ? Хаяа хүн жоох нэг амар нэг ундууцаад нэг жоохон гонхтой үжиж бас жоохон ганц хоёр магтаал юу бас хөөрхөн дэм болчтой сэтгэлийн дэм. Тэгээ ер нь одоо орчуулга хийж ялаа гэж бодоход комментэн дээр сэтгэл бичих хэсэг дээр хүмүүс айгүй их ингээд гой хөөрхөн бичсэн байдаг да. Тэр айгүй уран болчих. Аим хөөрхөн сэтгэл бичдэг. Тэгээ сүүлч ер нь хүмүүс нэг сэтгэл бичгээ болцсон л хэлээ л дээ. Зүрхээ дарцгаарай. Сэтгэл хичээрээ. Зүрхээ дараарай. Бидний цалинцын тэрл болчиход байгаа юм да. Өөр болохоор сайтта нөгөө бидний тухайс about гэсэн хэсэг байдаг шүү дээ. Тийм болон ер нь нээх үү яах уу гэдэг чинь. Сайт дээр байгаа. За. Байхгүй шүү дээ. Аваач. Аваач шүү дээ. Аваач. Тэр нь байсан. Гэхдээ ер нь тэгээд байгаа хэрэг байна. Уу яг уу дараа нь одоо сайн шинжлэхтэнгүүд хэдүүлээ нэг зураг авъя гэж бодоол байгаа шүү дээ. Тэнгүүд нэг хэдүүлээ бөөндөө нэг бодоолч юм уу цамцтай болно гэж болно хэрсэн та. Одоо байгаа сайт дээр хэр удаан хүртлийн сайт дээр үргэлжлүүлж байх юм уу? Одоо байгаа сайт гэдэг нь энэ загвар юм болов. Загвар. За загвар бол ерөнхийдөө он гараа шинжилгээр байгаа. Бид нэр одоо утасны ап байгаа шүү дээ. Одоо эхнээс ахлаад орчуулган байгаа таттай болоод ер нь аптай болох уу? За ап гэдэг чинь ерөнхийдөө нэг бол хүн дүрээс хөсөж хийлгэж байгаа тийм. Нэг бол өөрсдөө IT чиглэлээр сурлаа ап хөгжүүлдэг бол хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө багасаа тэгээд хойсоо мөнгө босгоод апил бол хийлгэнэ гэх. Бөөнөр босгоно. Бөөнөр босгоно гэх тийм. Би сайн сураад. Тэгээ манай багийн залуу гүшүүд маань тэгээд сайн сураад онцлогсоод ажилд ороод заах юм бол бас апил гэж болох. Мундаг болно одоо. Хаяат нот та хаяат хийх нь хаяат. Хамгийн бага нь одоо 10 жилийн 12 төсгийн үеж 11 12 дугаар гэдэг. Өөр гайгүй мэн үхэж гинэ. За уус өдөр болгол үхэл рүү ойртож чинь төөх. Тэгээд танах гоё шүү, хайртай шүү гэсэн одоо асуултууд энэ бол зөндөө ихний орж ирж байна. Энэ нэг One Piece ангиудад нөхөж оруулах уу гэнэ. За энэ нэг шинэ гişүүн баг чинь. Уусаа уучийнхаа гэж та. Яг угдах шиг байна. Тэгээ ерөнхийдөө маа баг нь 2009 оноос хойш One Piece орчуулж байгаа. Тэгээ одоо ингээд One Piece орчуулад 11 жил болж байна. Тэгээ нэгдүгээр ангиас нааш орчихсан 11 жилийн хугацаанд ингээд орчуулсараа 540 дээр ингээд ерөнхийдөө ирчээд байна. Тэгэхээр явцын дундаас нэмэгдээ орчуулаад багаар
орчуулна. Ер нь байнга өсчөөд мэдчихэж байгаа. Заримдаа One Piece гаргаагүй жил алга болох тохиолдож байгаа тий. Гэхдээ удахгүй юм бол бүгд тохиолдолд хэлгээд ажиллагаа базаацгаа. Тийм. Ер нь бол хай нөгөө туцсан бас нөгөө хувийн амьдрал ажил гэдэг байгаа. Тэрнийхээ хажуугаар ингээ орчуулга хийгээд амжилтад явж байгаа болох. За ерөнхийдөө асуулт хариултын үед бол яг юм бэ? Нийт ирсэн асуулт, дунд асуулт. За миний хувьд нэг амар гоё факт юу байсан бэ гэхээр бүр 16 онд штэ 16 онд ингээд бид нар үе нөө бичдэг л дээ Facebook хуудсан дээр одоо юу гэдэг чинь тэгээ шинэ гişүүд амнаа мамнаа гэдэг ч юм уу. Тэнгүүт хаяа ингээд хүүхдүүд орж ирнэ. Тэр дундаас ингээд нэг дамжин сүрэнгээ нэг өөрийнхөө нэртэй тий айгуу тийм инээгээд зураг авахулсан тийм хүүхд юм биччихсэн ингээд танах хүн багтаа хүн авч байгаа мó гэд. Тэгэхээр авнаа гэж бичсэн чи шууд өөдөөс за түүний дугаар руу залах гэд өөрийнхөө дугаарыг бичээ өргөчтэй. Би бүр гайхал шүүглээ энэ намайг авах гэдэг байгаа илүү би энийг авах гэдэг байгаа илүү гэж хатал. Тэгэл гайхал явцсан л та тэгэл тэгтээ хамгийн амар нь тэр хүүхд манай багт орсон. Багт орох өөрийнхөө дугаарыг бичээд орж ирсэн. Тий, залгаж ирсэн юм уу те? Залгаж ярив би гайх зав шүү. Би одоо 10 залмууд өг. Чи нөө манай багт орох гэдэг хүүхд мөнөө гэлтэй. Тэгээд тэр хүүхд яж хаа 10 жилийн хүүхд шүү. Тэгснэ амар том байгаа байхгүй. Ингээд шууд орж ирсэн тий. Би ингээд танахт орох гэсэн гэсэн чил. За болно бол юу хийх юм гэсэн чил. Усны дугаар өнгөт ийшээ залга. Тийм л том гараа гэсэн. Одоо тэгээ манай том гар хийсэн ажлуудаас нь гэвэл Гүрэн лаганы амар хэцүү цаг тааруулдаг бүх ангийн цагийг тааруулж исэн. Тэгээд мөн өөр нэг аниме орчуулж исэн. Тэрийг ихтэй хэлэхгүй. Би анх 2017 юм байна. Тэгээд 2017 онд танах орчуулагч авах болов уу гэж биччихсэн аахгүй. Тэгээд пэйж шуудсаар тэгэхэд урдаас нэг нь авна гэж бичдэг орчуулагч авахгүй гээд наав ингээд яа тийм. Тэгээд би чи ингээд за Монгол дээрээс муу исэн байна да гэж даад тэгээд тэр үед ингээд хайцсан. Тэгээд сүүл 19 онд баха 20 онд ч үлээ орчуулагч шинээр аавмаа гэд бичсэн байхаар би дахиад танах орчуулагч авах юм болов уу гэд хичээ явсан. Тэгсэн чинь урдаас 3 жил лаг болоод ирчихсэн үү те гээд өөр нэг үдэж байгаа юм шиг яг нэг өмнө нь надад ингээ авна гэж чамайг авахгүй гэж хариулсан ингээд 3 жилийн дараа бас ижлэх мэдчихэж байгаа. Тэгээд тэр нь болохоор тэгээд ингээд инфи авах юмсныг ингээд сайн ингээ уулзалтаараа мэдлээ. Ерөнхийдөө янз бүрийн юм задруулга яа юм. Энэ хүүхд ерөнхийдөө одоо өөдөөс аван гээд энэ гэлөөгээ бич орчиг гэж бичээд орчуулагчаар орё гэсэн юм байна. Тэгэнгүүт нь ерөнхийдөө авахгүй л гэсэн. Тэгээд ийм фан факт зөндөө талтай байна. Харин тэгээд иймэрхүү фан факт сонсох өсөд бидний подкастаа цуг байгаарай. Тэгээ ерөн цаашдаа ярьж идэл нэг хэдий бас гарч ирэх байх уу? За тэгэхээр ерөнхийдөө бол ер нь одоогийн байдлаар бид нар болохоор 14 хоногт нэг дугаар гаргаад явъя гэж ярьж байгаа тий. За тэгэхээр дараагийн дугаартай маань хамт агаарэ. Тэгээ бид хүн өшөө өрцөндөө юу? Өрцөндөө юм ярих